За сайн байцгаана уу хөөрхөн дүүнер минь. Үлгэр ярьдаг их чинь өнөөдөр дүүнартаа зориулж Монгол ардын үлгэр тааварчин 3 хүү үлгэрээ ярихаар бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Тааварчин 3 хүү. Урид цагт өнчин 3 хүү амьдран суудаг байжээ. Ганц тугалтай үнэтэй юм гин. Үнэний 3 хүүхийг 3 хүүхэд нэг нэгээр нь хөхөж, үлдсэн нэг хүүхийн тугал нь хөхөж амьдардаг байваа. Нэгэн өдөр үнэ нь бэлчээрт гараад эргэж ирсэнгүй. 2 өдөр хүлээж гин. 3 хүүхэд үнээгээ ирж ноёныдоо очлоо. Бид 3 үнээгээ хайгаад 2 өдөр боллоо ирсэнгүй. 3 дахь өдөр нь ийхүү явж байна гिचгэн. Ноён тэр 3-т үхрийн дал чанж өгч гин. 3 хүүхэд хоол идэх болоход ах нь хэлжээ. Энэ чинь манай мах байна гэжээ. Дундх нь үнэний дал байна гэжгэн. Баг нь манай үнэний дал байна гэжээ. Ноён энэ далыг өөрийн үнэний дал гэж яаж мэдэв гэхэд тэд тааж мэдэв гэж хариу хэлчихнэ. Ноён та нар юм таахтаа хэцүү юу? Гэвэл бид таахтаа таадаг гэж 3 хүү хариулв. Ноён хэлрүүн та нар гадаа гарч байгтун гэд 3 шаазанд юм хийж хөмөрч тавиад одоо орж ир гэжгэн. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь дэд захын аяганд юу байна вэ гэж асуув. Ахмад хөвгүүн хэлв. Бөөрөнхий юм байна гэжгэн. Дунд хөвгүүн шавшар юм байна гэжгэн. Баг хөвгүүн бөөрөнхий болоод шавшар өнгөтэй юм бол богшоргоны өндөг бизээ гэжгэн. Хаан аваад үзсэн чинь үнэхээр л богшоргоны өндөг байлаа. За одоо дунд аяганд юу бийвэ гэж асуув. Ахмад хөвгүүн өвөлан юм байна гэв. Дунд хөвгүүн их хамттай юм байна гэжгэн. Баг хөвгүүн өвөлан тэгээд ав хамттай юм бол чавга бизээ гэсэн чинь бас таачглаа шүү. За адгийн шаазан аяганд ямар юм байна гэж хаан асуулаа. Ахмад хөвгүүн дугараг хэлбэртэй юм байна гэжгэн. Дунд хөвгүүн дундаа дөрвөлчин нүхтэй юм байна гэлээ. Баг хөвгүүн дугараг болоод дундаа дөрвөлчин нүхтэй юм бол гуйлан зоос бизээ гэжгэн. Гэтэл бас тэрийг зөв таачглаа шүү. Ноён тэгтэл 3 хөвгүүнийг хүнлэх гэж хойно гаргаж, гүүсааж, гэр бариулж найр хийлээ. Ноён зарцтай өгүүлрүүн энэ 3 юу ярихыг сонсоод ир гэж явуулж гин. Зарц сонсож байтал айргийн ч айраг юм, хүний цустай айраг юм, махан ч мах юм, гэхдээ нохойны мах юм, ноён ч ноён юм, гэхдээ хиттийн хүү юм а гэж хэлхийг сонсож гин. Тэгээд ноёндоо очиж айлтгажээ.
Ноён уурлаж гончондоо очиод "Чи надад нохоо мах өгөв" гэж ууралж гин. Тэгсэн чи хончин нь "Үгүй ээ, тэр хураг байхдаа өнчрөөд нохойн хөх өгөж өссөн юм" гэж гин. Ноён адуучандаа очиод "Чи надад айрагны оронд хүний цус өгөв үү" гэж гин. Адуучин нь "Би морь уургалж байтал гар шувтарч цус гараад ус руу оров. Тэр уснаас гүүнүүд ууж байсан билээ. Тэгээд айраг нь цустай болсон бизээ" гэж гин. Ноён гэртээ ирээд эхээсээ асуусан нь "Би ямар хүний үрвэ" гэж асуулаа. Эх нь "Жинхэнэ эцэг чинь хятад хүн байсан" гэхэд ноён үнэхээр урам нь хугарч 3 хүүхдийн ямар мэргэн таадгийг ойлгож бас 3 хүүхдийн үнээг хулгайлж идснээ хүлээжээ. Тэгээд 3 хүүхдийн хамгийн том ахыг нь ноён болгож 2 дүүг нь түшмэл болгоод өөрөө энгийн иргэн болоод амар сайхандаа жаргав гинэ. За хөөрхөн дүү нартаа их чинь үлгэрэн ярьж өглөө. Дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.